Сайн байцгаана уу үзэгчдээ. Нэг сайхан бэлэгт өдрийн мэнд хүргэе. Бэлэгт өдөр гэж тодтогж яваа. Бид бас өдөр болгоныг бэлэгтээ дэмбэрэлтэй, ерөөлтөө өнгөтэй өдтэй бас одоо асуудал агуулгыг эрг зөв талаас нь хардаг, нийгэмд зөв сайхан мессеж мэдээллийг түгээдэг, олон талын их сурвалж байр сууринуудаас олон оролцогч зочдын тийм гадаад биш дотоод мөн чанар руу өнгөж бас нэг тийм нэг жаахан нийгэмд өгүүлэгдээд байгаа бас нэг юм доктортой яриаг хөөрж үзье үү гэж. Анхны дугаард би өнөөдөр бас сонирхолтой нэг зочин урьдсан. Олон зочдоос бас сонгосон. Нийгэмд төдийлөн бас ингээд ил гаргаад байх хүсэлгүй тийм хүмүүс байна штэ. Өөрөөр хэлбэл маш чимээгүй хөдөлмөрлөдөг. Ажил амжилт нь өмнөөс нь ярьж идэг гэж ингэж тодтогдоод байгаа. Тэр хүмүүсийг л би илүү илрүүлж нийгэмд нээж өгөх тийм бодол хандлага дээр зориод өнөөдрийн зочныг сонгосон. За энэ хүнийг бол Жалбсрынгийн Батэрдэн гэдэг. Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөх Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж өссөн уугуул ийм хүн байгаа. Тэгээд би өнөөдөр бас нэлээд шахаж шургаж байж камерын ард авчирлаа да. За танд ямар ч байсан урилга хүлээж авсанд баярлалаа гэдгийг хэлэх хэрэгтэй баг. Ажил амьдрал тавлаг сайхан. Хавжаа тарган тавтай. Тавлаг байна. Тавлаг сайхан аварч гэнэ үү? Сайхан. Одоо яригдаж болох тэр олон тусамж түүхүүдээс л ингээд эхлээд явъя гэж бодож байна. Тэг хүүхэд наснд их тийм олон юм байдаг л. Танд одоо зүгээр онц гэж тодтогмоор тий. Зүгээр одоо дуртатгал болгоод ярмаар тийм зүйлсүүд нь хэрэг байх юм. Одоо ярил зөндөл юм байна. Тэр үеийн одоо бидний үеийн хүүхдүүдийн бол нэг онцлог байсан. Ер нь их тийм ханилгаатай, их бие биендээ их ойрхон өсцөөсөн шүү. Манай одоо ангийнхан эднэр бол манай гэрээр бас их орж гарна. Манайхны амьдралыг бол айгүй сайн мэднэ. Одоо миний одоо бага насны ямыг бол манай одоо багын найз нар бол илүү их түлхүүгээр чи юм байсан, тийм байсан гэдэг. Тэгэхээр ер нь манай гэрийн хүмүүжил бол бас нэг тийм аав ээж бол ер нь нэг тийм ном сурах хэрэгтэй гэдгийг их л ямар ч байсан тэгт аюултай мундаг улсууд бүх хүүхдэд дээд боловсрол эзэмшүүлсэн л байгаа юм тий. Ном сурвал одоо ер нь одоо ирээдүйд ч хэрэгтэй. Амьдрал ч хэрэгтэй л гэдэг юм их ойлгосон. Бид нар бүгдээрээ л ер нь манайхан ч бүгдээрээ дээд сурвалж төгссөн шүү дээ. Тэгэл энэ шинжлэх ухааны докторууд ч бас хэд хэд гарлаа. Одоо би ч одоо бас нэг доктор хийх санаатай явж байгаа юм шүү дээ. Докторийнхоо сургалтыг бас нэг дуусгацсан. Одоо нэг хамгаалтынхаа ажил руу орохгүй л тэгэл бас л ингээл үзтарж яваа. Та доктор ямар ч чиглэлээр шинжлэх ухааны техникийн их сургууль мэдээллийн аюулгүй байдлыг дэвсэдэг. Яг нөгөө үндсэн мэргэжлээ. Тийм миний яг л одоо өөрийн ажиллаж исэн, ажиллаж ирсэн, сурсан ийм л одоо сэдв. Зүгээр ингээл өмнөхөө хийгээл явдаг ийм жишг байж болж гинэ гэдэг зүйлийг би танаар энэ нийгэмд байгаа их тийм олон ийм төлөвлөлүүд харуулах гэдэг байгаа байхгүй. Одоо миний зорилго ерөөсөө тэр байсан. Таныг дуудаж авчрах. Тэгээд та бол яг л тэглээ штэ. Өнгөрсөн баг энэ 30 орчим жил ерөөс Монгол төрийн албанд зөв яг би тэр нэвтрүүлгийнхэн тодтоод байгаа тэр. Өөрөө би хүн баг байхгүй мэтэр ажиллалаа штэ. Ямар ч одоо харилцаагүй зөвхөн нэг өмнөхөө хараад төрийн төлөө ингээд ажиллаж болдог гэдэг тийм итгэл сэтгэл бол надад бүр ингээд нэвт мэдрэгдсэн байхгүй. Төрийн албал ийм штэ. Ер нь одоо ингээд нэг би нэг хайрцгаар үзүүлэх. Төрийн албал дээд талаараа юугаар таригддаг вэхлээр зэрэг улс руу таригдана. Энэ бол төрийн алба. Ингэж энэс төрийн албаас дээшээ бол улс төрийн алба. Одоо хайрцаг гэж бодох юм бол дөрвөн талаараа бол хууль эрх зүгээр хязгаарлагдана. Чи тэр хуулиас давж болохгүй. Тийж дүрм журмаас давж болохгүй. Тэр хэм хэмжээнээс хэтэр. Тэр хэм хэмжээтэй. Маш тодорхой хэм хэмжээтэй. Энэ бол хуулиар. А доод талаараа олон нийт буюу ард түмнээр хязгаарлагддаг. Тэрэндээ үйлчлж яадаг. Ингээд төрийн алба бол ерөнхийдөө маш тодорхой одоо хайрцаг гэж хэлэх нь хаашаа. Ер нь маш тодорхой хязгаарын хүрээнд ажиллах чигүүрхтэл ийм л албаштай. Тэгээд одоо манайх яагаад тэр дөрвөлжин хайрцагт ажиллаж чадахгүй? Тэр хязгаараасаа л хэтрээд ирэхээр л одоо ингээл янз бүрийн асуудал үүсгэх. Ер нь л хэтрээд байна шүү дээ. Би танаас нөгөө хитрэхгүй ажиллах боломж байна уу л гэдгийг асууад. Өдөр боломж байдаг байх юм. Хүнд сэтгэл байгаа бол хэтрэхгүй ажиллах боломж үргэлж байна. Таны хувьд ер нь төрийн албан тушаалаа
ахуй амьдралд ашиглаж байсан тохиолдол байна уу? Ашиглах төрийн албыг хувьд ашиглах чинь 20 тааш хуулиар өрөөтэй шүү. Ямарваа нэгэн тийм эрх ашигт хөтлөгдөж шийдвэр гаргаж ивэл гэж байгаа. Тэр хувийн эрх ашигыг төрийн албаа хаагч ерөөсөө барьж болохгүй. Тий. Байлгаж болохгүй. Олон нэр дагнаа. Батцамдан гишүүний ах Батард нэгж явна. Гишүүн дүүгээрээ татуулсан нэг төрийн албаа хаагч гэж нэлээд цоллуулна. Нөгөө нөхцөл байдлын дүгнэхээр Батцамдан гишүүнийг баргийн сураг байгаагүй жиг төрийн албанд ороод өгөхөнцөн байж идэг ч юм уу тийм. Тайлбарлаад ойлгуулахад зүгээр нэг юм логикийн үед энгийн элементарны ил харагдаж байгаа олон асуудлуудыг бид нар зарим үнэнтэй эвлэрхийг хүсэхгүй нэг юм нийгмийн сэтгэл зүй байх шиг. Тэр бол ер нь хэн нэгэн хүний одоо юу гэдгийг далбаан дор амьдрах нь одоо миний ерөөсөө зарчимтай нийлдвэр. Тэр тусмаа одоо юу гэдгийг дүүгийнхаа талбаан дор дүүгээрээ татуулсан шиг тийм. Ер нь намайг би ч одоо 2002 таныг төрийн албанд орж явахад Батцамдан гишүүн ямар оюутан. Тэгээ оюутан таныг төрийн албанд оруулсан болох гэж байна. Тий. Би чинь 2002 оны сүүлээр би чинь энэ Дэд үтсийн яам гэж байхад Дэд үтсийн яамны газрын даргуулж байсан байхгүй. Дэд үтсийн яамны газрын даргуулж ах чи Батцамдан чинь дөнгөж оюутан одоо төгс ирж ирсэн үү? Ирээгүй байсан үү? Бараг ч ирээгүй байсан баг. Гэхдээ төрд ийм зүйл байна. Төрийн албыг хашиж яхад олон төрийн албан хаагчтай хамтарч ажиллад юм аа. Одоо Дэд үтсийн яамд ажиллаж яхад одоо би олон сайд даргамтай хамтарч ажиллаж байсан. Тэр нь дотроос ер нь хамгийн сүүл Дэд үтсийн яам 2004 онд одоо Дэд үтсийн яам хуваглаа шүү дээ ингээд. 4 яам болоод хуваагдаад. Тэгэхэд одоо тэр хуваагдахаас өмнө бол энэ Бямбын жигжид гэдэг сайттай хамтарч ажиллаж байсан. Тийм. Жигжид сайд бол одоо юу гэдэг намайг одоо газрын дарга болгосон, дэмжсэн, миний ажлыг их дэмждэг байсан. Тухайн үед одоо тэр харилцаа холбооны салбарт хэрэгжүүлэх бодлогыг их дэмжиж байсан. Тэрнээс биш надад одоо тухайн үед одоо ямар нэгэн нам төрийн харьяал байгаагүй. Амьдрал ахуй тэгшрээд ирсэн. Батэрдэн гэдэг хүн бол Монгол төвд бас нэлээд жинтэй байр суурь эзлээд ирэх үедээ дарга нарын жишгийг дагсан. Буюу ханилж явсан ханаас олсон гэж. Одоо намайг нэг энэ надтай холбоотой юм асуудал яригадаад энэ төр бол би маргааш нь гараад шууд хэлчихдэг баг. Ийм биш шүү. Одоо юу гэдэг нь намайг ихнэрээ солилцсон салцсан гэдэг асуудлыг бол нэг юм ярихчгүй. Ягаад тэгэхээр ил юмч. Тэр нэг хүнд өдрийг би өнөөдөр танд одоо зүгээр боломж байвал дурсаач. Хэцүү байвал хэрэггүй би энийг албатаж танаас хариулт авахгүй. Энэ манай одоо хань чинь юу вэ? Би тэр чинь нэг анги байсан. Сүхбаатар аймгийн хүн бар урт юм. Тий. Нэг анги бид хоёр. Тий. Тэгээд манай хань тухайн үед 10 жилийн сургуулийг алтан медальтай төгсөж энэ Санкт Петербургийн одоо эдийн засгийн сургуулийг бас хойш төгссөн шүү дээ. Тий. Тэгээд бид хоёр бас олон жил сайхан амьдэрсэн хоёр сайхан хүүтэй. Хоёр сайхан хүү маань одоо том болсон байна. Тэгээд манай ханчаад бид нар одоо нэг 10 гаруй жилийн өмнө л бас нэг айхтар өвчин тусаал. Тэгэл тэр үед чинь одоо тэнгэр хол газар хатуул байлаа шүү дээ. Тэ? Бид хоёр одоо тэр өвчний чинь давах гэж бас л олон газар очил доо. Тэгээд тэр үед Америк гэдэг улс руу одоо маш их цахиа битсэн. Хил бол давгүй болсон байсан уу таны хил? Хил асуудалгүй. Тэр бас хэрэг болж тээ тий. Одоо хэлний тэр үед бас энэ нэг англи хэлийг сурцсандаа их бид хоёр одоо өрлөж бид хоёр бол бас их омогш нэржсэн тал биш үү? Анхны одоо 150 мянган долларын санхүүжилтийг авчаал. Америкээс авч байгаа. Америкаас. Тэр нөгөө олон захиануудын хариу үр дүн болж штэ. Үр дүн. Тэрний чинь үр дүн ирээд хамгийн анхны эмнэлгээс нь эмнэлэг нэрвүүлж ирсэн. Энэ Норд Каролинагийн Рекс гэдэг эмнэлэг. Та тэг аваа явсан уу? Тэгээд аваад явсан. Тэгээд авч явж бид хоёр тэр үед чинь одоо Америкт 8 сар болсон шүү дээ. Ваа бас удсан юм байна. 8 сар болсон. Тэгэл нэг тариа ихтэл одоо нэг жижигхэн одоо нэг юм шгүүл нэг тариа шүү дээ. $50,000 үнэтэй. Яа, ястаж $50,000 байна. гээл. Тэгэл ингээл нөгөө нийгмийн ажилтнтай чинь зүг сууж байгаа л би чинь гэрте очиж байгаа л би чинь
Тэгэл ингээд боломж хаана байна. боломж хаана байна гэл. Тэгэл ингээд тийм билээ тий. Хотны нөхөр хөдөл орох шахвал юм болдог л. Гэхдээ энэ ингээд санхүүжүүлж байгаа мөнгнүүдийг заавал бит хоёрын одоо данс юм уу бит хоёрын гар дээр ирдэггүй. Энэ бол яг нөгөө очих Эмнэлэг рүүгээ эмчлээ. эмнэлэг рүүгээ аптек руугаа Санхүүжилтний хийх. эмч рүүгээ ингэж явдаг. Нөгөө эмчлэгч эмч нар ч хэлээ шүү дээ. За төдний өдрийн төдөн цагт ийм эмчилгээтэй ийм тариа хэрэгтэй шүү. За та нар ийм тариаг өөрсдөө олно шүү гэж ингэж хэлчихнэ. Тэгэл одоо бид нар ч одоо тэгэл нөгөө янз бүрийн сангууд руу, янз бүрийн аптекууд руу, янз бүрийн төрийн байгууллагууд руу бичнэ. Тэгж яхад л одоо ингээд яг төдөн сарын өдний өдөр бид нар ингэж имчилгээ авахгүй. Тэгэл энэ чинь бүх талыг шалгадаг юм шүү байгаа. Цаагуур ингээд ийм өвчин байна уу, тийм өвчин байна. Тэгэл яг ингээд нэг за хаста нэг ам наа ам цаанд явж байгаа шүү дээ. Тэгчил нэг өмчлөгийнх нь өмнөх өдөр ийм орооч юм бол тэр аптек руу очаарай л гэдэг. Очоо тэр аптекаас аваарай гэл. Тэгэл одоо ерөөсөө нар гэгэл явчих шүү дээ. Ирээд энэ дээр хэр утсан. Ирээд яг нэг жил хагас болсон. Бас тий. давгүй хугацаа. Гэтэ яг хаа наашаа эрэхтэй би нөгөө яг эмчилжсэн эмчтэй уулзаад тэгээд нэг ярьж яхад бол бат гээл. Бат. Ингээ яг одоо ийм хэлж байгаа тий. Ийм одоо айхтар өвчтэй хүн Америкт одоо жишээ 23 сая байна. 23 сая. Тохиолдол их тийм ээ. Маш ихтэй. За энэ 23 саяас ингээд статистик гаргацсан. Энэ жил бол одоо төдөн эх жил бол ингээд 4 жилүүд эдэн гэдэг. Тэднэ гэж юу гэж байгаа. Насвар хүмүүсийн хүмүүсийг ингээд ерөөдөө статистик. Хаяа. Ер нь боломж байх. Ер нь бол боломжуул их баг шүү гэдгийг л хэлээд байхгүй юу. Тэр хүн ч хэлээд нь шүү дээ. Бид ч өөр яг тулцсан газар бол үгүй юм лээ шүү дээ. За жил ирлээ Америк руу явлаа эмчилгээ хийлгэлээ. Жил хагас боллоо. Ингээд учир боллоо. Тэрний дараа мэдрэмж бол бас амар үз. Уу ер нь тэгэл нурсан нуу тэгэл. Тэгэл ер нь тэгэл жил хагасын дараа бол тэгэл ер нь гэртээ ирдэг хүн байхгүй болж. Тэгдэг. Тэр ч угаасаа яг зөв гэртээ ирэх хүн байхгүй болж байгаа. Тэгэл ер нь тэгэл ер нь хүн чинь ингээд гэрээр орж ирдэг хөдөлгөөнч гэсэн ерөөс байхгүй болчихдаг шээ. Хүмүүсийн гэрээ тэр уур амьсгал тэр одоо хоол uuнд одоо юу гэдэг хувцас суунаар тэгэл орчин чинь бүх юм хоос болчихж байгаа. Тэгээд ирий чи одоо тэгээд уг нь одоо Apple их том үүрэг хүлээгээд идэв. Тэгээд тэр үүргийг хэрэгжүүлж чадахгүй болохоор чинь тэгэл ер нь эмхтэн гэж яахгүй бол бутарч байгаа юм. Эсвэл тэр л гэр орон бол тэгэл бутрах штэ. Яаж энэ бүхний ард гарч энэ дэрв? Яаж өнөөдөр болж байгаа бол асуудлыг даван туулж байна. Өнөөдөр танд энэ гэр бүлийг бүтэн байлгаж байгаа хүч хэн гэдэг хүн? Тэр райлд тэр 3 гэр хүн лөө ямар байдлаар орж ирв? Тэр чинь тухайн эмхтэй хүний хувьд ч бас чангал штэ. Ингээд таг хагардсан нурцсан байж байгаа 3 2 юм руу орж ирэхээр тийм ээ. Тэр үеийг зүгээр ярьж болж гэнэ үү та? Улсын алдарт байж Жамбал Шануу гэдэг хүн ах маань одоо бас гэр бүлтэйгээр нь хүүхд хүүхд нь манайхаар орж гарна. Тэгээд манай бүлэчийг өнгөрснөөс хойш Шанах ирлээ манай гэрт. Сүхбаатарын хүн үү? Сүхбаатарын одоо Төвшин ширээгийн хүн шүү дээ. Аа за. Улсын алдарт байж мундаг урд адуу те. Тэгээ Шанах ирлээ. Бид гуравч одоо Шанахыгаа хүлээж аваад шатгаараа махаа чанаал. Ах ирцэн гэдээ бас нэг 100 грамм задлаа шүү дээ. Чин шилдэ юм задлаа. Тэгээд хоёулаа жоохон зовлон жаргалаа ярина, нормалаа ярина. Тэгээ Шанахтайгаа суулаа. Миний хоёр хүн аашир гэл. Манай хоёр хүүд бодлоо. За миний хоёр хүн цуучих гэл. Ширээний нөгөө тал яг өөдөөсөө харамж суулгаж яснаа л. За миний хоёр хүн аавга хантай болох гэл тэгтээ. Яа шууд. За палхэл явсан. За би ч одоо ерөн цохилтонд л орж байгаа яхаач мэдхээ юу ч хэлэхээ мэдэхгүй. Хоёр хүүхэд ч ерөн тэгэл ерөн юу сонсч юу гэдэг байл. Тийм одоо үнэн одоо амьдралын туршлагатай хүний үг гэдэг бол амар үг үнэ. үнэхээр амар. Тэгэл ерөөс. Аавынхаа хайрлах хүний яг аав шиг хайрлаа. Тэгэл одоо тийм хэсгэн зурд болж байгаа шүү дээ. Тэгэл одоо нэг тийм ирээ болоод өнгөрлөө. За тэгэл тэрээс хойш ер нь гурвуулаач жоохон тийм зочроо авсан уу? Ер нь нэг тийм одоо
одоо нөгөө хатуу юм бол нэг жоохон уян болж ирж байгаа. Зөвлөрөх маягтай. Тий, ер нь ингээд Таг хайрцаглаар кодолцсон байсан юм. эсвэл одоо нэг 3 хүнээр л нэг хязгаарлагдаад байсан юм чи. Ерөнхийдөө л бас нэг жоохон уян хатан болж ирж штт. Тэгээд гуруулаа ярьж байгаа. За одоо ер нь эмэгтэй хүн оруулж ирнэ. Яг хурлаа. Өө нөгөө хоёр чи ер нь одоо ер нь тэгээ гэдэг дээр ер нь одоо тэгээд туулаад ирсэн учраас бид нар чинь барахгүй болж штт угаасаа. Шүрж штт. Тэгээд дээрэс нь одоо бас ах хүний одоо дуршлагтай амьдралын дуршлагтай ах хүний өвч одоо бас их сум болж батсан баг. Одоо манай бид ч одоогийнхоо өнөөс 2 охинтой. Том охин маань 8-тай, бага охин маань 4-тэй, 2 том ахтай ингээд одоо бол юу гэдэг одоо манай 2 том хүү бол манай хүнийг одоо дууяа ээжээ гэж бодно. 2 залуу бол одоо танаас илүү дууяа ээжтэйгээ илүү. Дууяа ээжтэйгээ илүү харилцаатай. Маш дотн харилцаатай. Мундаг хүн байна да тийм. Маш дотн харилцаатай. Одоо надтай ярихгүй юм бүгд одоо дууяа ээжтэйгээ ярина. Бүх юм дууяа ээжтэйгээ ярина. Тэгээ бас танаас хэдийгээр болоод өнгөрсөн ч гэсэн энэ чинь бүтэн байлгах, бүрэн байлгах, сайхан байлгах юмыг л одоо шийтгэл ёстой шүү дээ. Батэрдэн гэдэг хүн бас баялаг их түүхтэй юм. Маш ч олон салбараар ингээд өдий хүртэл 30 жилийн хугацаанд төрийн төлөө явлаа шүү дээ. Өөрөөр хамгийн их бахархаж ирсэн үе хийж байна. 2003 онд анх намайг дэд үтсийн яамны газрын даргаар томилогдоход Монгол улс хиймэл дагуулаас 72 мегагийн л ерөөсөө багтаамж авдаг гэсэн шүү дээ. Тэгээд энэ ганцхан телевизийн нэвтрүүлгийг дамжуулдаг. Өөр хүчин чадал байхгүй. Өөр хүчин чадал байхгүй. Тэгээд тэр 72 мегагийн чинь энэ Хонконгийн нэг компанитай нийлж хагаад бид нар ганцхан телевизийн нэвтрүүлэг явуулаад байна. Энэ 72 мега дотроо бид нар 4 сувг явуулъя гэж анхны 4 сувгийг чинь 2003 оны сүүлээр явуулж байсан. За 2004-өөс 2008 оны үед чинь интернетийг хөгжүүлэх, компьютержуулах гэдэг маш олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд бид нар чинь тухайн үед чинь ярьдаг байсан шүү дээ. Энэ гар утасны чинь ярийн үн амар айгүй өртөгтэй. Чинь нэг жишээ тэгэхэд бид нар ярьдаг гэсэн. Хэрэглэгчийг Монгол улсын иргэн хязгааргүй ярих боломжийг яаж бүрдүүлэх вэ гэж. Тэрэндээ хүрсэн. Тэгээ тэр тухайн үед бид нар тэгж ярьдаг байлаа шүү дээ. Монгол улс одоо ядарч бид нар 1 гигагийн урсгал одоо интернетийг урсгал одоо хадаас авсан гэж. Хамгийн том төсөөлөл. Том төсөөлөл. Тэгээд ингээ явсаар байсан чинь нөгөөх урсгал чинь бий болчихдээ. Тэнгүү дахиад дараачийн зорилго. Яаж бид нар энэ аймгийн төв хүртэл 1 гигагийн урсгалыг хүргэх вэ? Тэгээд тэр үед би одоо мэдээлэл технологийн газрын даргын ажлаа өгөхөд 47 сумаас бусад одоо 365 сумтай сум суурин газартай. 47 сумаас бусад бүх сум суурин газрыг шилэн камер оруулж ирж байна. Холбоод ажиллаад өргөж ирсэн. Бид нар энэ салбарт либералчлал буюу хувьчлал маш эрчимтэй хийгдсэн. Ер нь бид нар бол ер нь сүлжээнээс бусад хэсгийг үйлчлэгээний олон салбаруудыг ерөөс хувь руу маш хурдан шилжүүлсэн. 95 онд Mobicom ороод. Гар утасны анхны компани ороод 99 онд Skytel ороод. 2005 онд Unitel-ийг оруулаад. Тэгээ 2007 онд G-Mobile-ыг оруулаад. Ингээл одоо энэ хувийн хвшлэл рүү маш их эрчимтэй явсан. Технологийн хөгжил сүүлдээ бол энэ convergence маяг руу маш эрчимтэй шилжсэн. Телевиз, радио, энэ интернет, гар утас энэ бүгд нэг одоо энэ device гэж ярьд юм да. Нэг хэрэгслээр л бид нар бүгдийг хүлээж авах боломжтой болсон. Ингээд технологийн хөгжил бол маш эрчимтэй хөгжиж, энийг Монгол улс бол энэ хувийн хвшил дээр толгуурлаж маш эрчимтэй хөгжүүлж чадсан. Дэлхийн хөгжлөөс одоо хоцроогүй ганц салбар бол энэ харилцаа холбоо технологи салбар. За тэгээд Google-ийн ерөнхийлөгчийг урьлаа. Монгол урьлаа. Тэд нар ч юм бол олдохгүй. Тэгээд Google-ийн ерөнхийлөгчийг манай нэг хувийн хвшлийн тэр үгшээ та технологийн газрын дарга байгаа тийм. Технологийн газрын дарга. Тэгээд за ерөөсө Google-ийн ерөнхийлөгч Эрик Шмидт гэж хүн хагас өдрийн хугацаагаар Монгол ирэх юм байна. Монгол ерөөсө ямар ч төрлийн хүмүүстэй уулзахгүй. Ганцхан хүнтэй хоол идэх гэж. Тэр нь Монгол улсын ерөнхий сайдтай гэрт нь ерөөсө хоолныхоо цагийг гэртэнд харуулсан. Бас ганцхан л уулзлаа. Тэрийг ер нь ирчлээ, явчлаа гэж ер нь би станкуудаа сонсч байна. Google ерөнхийлөгч 12 онд ирсэн. Ерөнхий сайд хэлээ. За энэ одоо IT-ийн манай Монголын IT-ийн салбарын одоо
дарганаа. Та хоёр бол одоо нэг хэлээр ярина гэж ингэж бодож байна. Та ингээд танилцуул маш товчхон танилцуулгая гэж. Google-ийн маш том одоо проблем байдаг. Энэ бол хөргөлтийн системийн маш том проблем. Хөргөлтийн системд маш их зардаг. Монгол бол хөргөлтийн системийн зардал багтай. Сэрүү. За энэ бол Google-ийн одоо дата базыг байгуулахад маш тохиромжтой газар Монгол улс. Тийм учраас Google дата базаа Монгол байгуулаач. За нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал. Монгол улс бол байгалийн гамшиг багтай. Үер, ус, газар хөдлөл, салхи, шуурга одоо ингээд байгалийн хувьд бол энэ маш татах асуудал. За гуравдугаар Монгол улс бол хоёр тийшээ шилэн кабелийн өндөр харцтай. Ингээд бидний урсгал бол ерөөсөө Европоос дата явж байгаа, зүүмнүүд аз руу явж байгаа хамгийн богино зам. Шууд ярьж байгаа, утсаар шууд холбогдоод ярьж байгаатай адилхан тийм real time яриаг датаг дамжуулж чадна. Төрсөж чадна, дуугч чадна. Боломжтой. За гуравдугаарт Монгол хэлийг Google-ийн орчуулгын системд оруулаач. Тэр үед Google-ийн орчуулгын системд нэг 70 гаруй орны хэл Google орчуулгын системд орцсон байсан. Google-ийн орчуулгын системд орооч. Тэр л гол юм байсан л та тийм. Тэгээд энэ Google маш сайн хүлээж аваад тэгээд энэ Google Drive гэдэг ингээд маш олон системрүүд чинь Монголууд руу хамруулсан шүү. За нөгөө нэг юм Баталт сайдыг байхад Монгол улсын ерөнхий сайдын захааг авч би Microsoft-ийн ерөнхийлөгчтэй уулзахаараас Seattle-д очижсэн. Тэгэхэд Microsoft-ийн ерөнхийлөгч нь Steve Ballmer гэж юм байна. Microsoft-ийн бүтээгдэхүүнүүдийг хууль бусаар ашиглаад байгаа орнуудыг Microsoft чинь юунаас листээс хасах гэсэн. Блоклж гэлж шээ. Тийм учраас монголчууд бол энэ шүү. Бид нар Microsoft-ийн лицензийг ингэж идэвхтэйгээр ингэж үе шаттайгаар ингэж шилжүүлье. Тэр үед тухайн үед бол Microsoft Estoнд өөрийнхөө лицензийг $2 тэр дэмжлэг болгож өгч байсан байхгүй. Тэр дэмжлэгийг Монгол үзүүлээч гэдэг анхны захаа уулзалтуудыг тэнд хийчихсэн. Тэр дэмжлэг ирсэн үү? Тэгээд тэрний үр дүнд тэр листээс ямар ч байсан Монгол улс хасагдаагүй. Үнэтэй. Тэгээд дараачийн бол ерөнхийдөө төрийн байгууллагууд энэ аж ахуй нэгжүүд бол ерөнхийдөө Microsoft-ийн лицензтэй болсон шүү. Японочууд ирээл монголчууд маш их авьяаслаг артуу юм аа. Монголчуудын энэ оюунаар бүтээгдсэн бүтээгдэхүүнийг дэлхийд гаргах юм. Тэгээ ингээд дэлхийд яаж гаргадаг юм бэ гэхээр зэрэг Японд ийм технологи байна. Инкубатор, IT инкубатор гэж байгуулаад. Тэгээд энэ стартап компаниуд бизнесийн сэтгэлээ олцсон, тэрийг хөгжүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байгаа компаниудыг бид нар IT парк буюу бизнес инкубатор, IT инкубаторд оруулд юм аа. Нөгөө байр сууц бүх юмар хангаж, нөгөө сүлжээ, компьютер бүх юмар хангаж өгдөг. Тэгээд энэний хүчинд нөгөөдөл чинь ингээд боожоод өөрийнхөө бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргадаг юм аа. Эсвэл тэр тухайн компаниудаа том компаниудад ингэж борлуулдаг ийм схем байна гэж ингэж Японууд анх гаргаж ирж энэ Монгол улсад том бас нэг хурц семинар болж ирсэн. Тэгээд анхны энэ IT инкубатор, энэ IT парк гэж байгуулах санаа чинь тэгж бий болоод тэгээд тэр үед ерөнхий сайдын инквайри байсан. Тэгээд биднэрт мөнгө хэрэгтэй байна. Бид нар нэг ийм IT инкубатор байгуулмаар. Энэ IT-ийн маш олон жижигхэн компаниуд бий болж эднийг боожуулъя. Тэгээд эдний бүтээгдэхүүнийг гаргая. Энэ бол цэвэр оюуны бүтээгдэхүүн, монголчуудын бүтээгдэхүүн бол IT парк чинь байгуулж ирсэн түүхт 3 онд. Бас нэг 2008 онд байгуулагдсан томоохон зүйл бол IT-ийн салбарт энэ үндэсний дата төв шүү дээ. Тэг үндэсний дата тийм. Энэ үндэсний дата төвөө чинь бас Койкогийн зээлээр анх үндэсний дата чи хэдэн онд байгуулагдсан? 2008 онд. Тэгээ энэ дата төв бол тухайн үед Багтаамж бол арай нэг жоохон жижигхэн байгуулагдаж ирсэн да. Одоо бол маш том дата төв болсон байна. Засгийн газрын маш их мэдээллийг хадгалдаг. Энэ аж ахуй нэгжүүдийн маш их мэдээллийг хадгалдаг маш том дата төв болж өгсөн байна шүү дээ. Одоо нөөц дата төв нь дараханд байгуулагдаж байна. Тэгээд юм бол ингээд асар их хурдтай ингэж
хөгжиж байна л гэдгийг л энэ салбарын хурдцыг харахад бол ер нь заримдаа ч хүмүүс гүйцмээргүй байх шиг байдаг шүү. Монгол улс чинь энэ тухайн үед нэг 10 сувгийн телевизэд 1.2 сая доллар төлөвлөсөн байхгүй юу? Энийний одоо багт амжилт нь түгээлтэнд нь тэгж штэ. Тэгээд 2008 онд технологич хөгжсөн. За ер нь 1.2 сая хувийн хвшлийнхэн чинь өөрсдөө ингээд санал оруулаад ирсэн. Бид нартай ингэж хамтарч ажиллаач. Ийм технологи байна. 1.2 сая доллараар чинь бид нар 60 сувг хүргэж өгч чадна. Одоо хаач очисон одоо ингээд нэг малчин өрхөнд ороод харахад нэг телевиз гар утас байхад би бол өөрөө их сэтгэл ханамжтай байдаг штэ. Хэдийгээр тэрийг би нэг айл болгонд ярьдгүй ч гэсэн хүн болгонд ярьдгүй ч гэсэн нэрэл одоо өнгөрсөн 10 хэдэн жил хэрэгжүүлсэн бодлого. Одоо бас тэр салбарт л бас нэг өдөрт галуун тушаал бас нэг олон жил гашижсэн. Тэр үед л одоо олон зүйл бол бас сэгчжээл өнөөдөр ингээд хүн болгон бас ингээд сэтгэл ханамжтай байна. Таны бахархах нэг зүйл мөн үү? Тэгэл байх. Одоо ингээд өнгөрсөн зүйлээ ингээд ярих бол одоо бидний их цаг шаардах гэдэг шүү дээ. Одоо ингээд тэгэд хүн гэдэг юм уу цасаг төрөө бол ингээд бодлоготой байна гэдэг маш чухал. Тэр мөртөл тэр тусмаа энэ салбарын мэрэгчлэнүүд ингэж олон улсын хэмжээнд очиж сэтгэж бодож хийн ажил хийнэ гэдэг бол маш чухал гэдэг байхгүй. Батсамдан гишүүний ах моо дүрсахаа. Яагаад ховг хоёр өөр вэ? Нэг сонирн байна те. Жалб сүрэн, жалбаа сүрэн гэдэг ингэсэн нэг үсгийн. Тэндээс чинь дахиад ус төр явах. Энэ одоо нэг ийм л зүйл бол миний төрсний гэрчлэгээ олгогдохдоо жалуу сүрэн гэж жалуу сүрэн Бат Эрдэнэг жолгоцсон байна. За. Тэгээ тэр үед ч одоо бүртгэлийн систем ч ямар ч байсан одоо 50 жилийн өмнө. Тэгээ тэр үед одоо аав ээж ч одоо тэрийг нэг их анзаараагүй юм уу? Ач холбогдол өгөөгүй юм уу? Тэгээ явцсан. Тэгэл миний одоо бүх юм дунд сургууль одоо 8 дугаар ангийн гэрчлэгээ, 10 дугаар ангийн гэрчлэгээ, ихтэй сургуулийн диплом, одоо гадаадд сурсан, Америк сурсан одоо сертификатууд, Германы одоо дипломууд гэд бүгд нөгөө жалуусран Бат Эрдэнэ. Хүмүүс ч бас ингээд алуу хашаад ирсэн чинь ингээд овг чинь өөр байна гэдэг нэг Батсандангийнхаа чинь ингээд жалуусран гээд яваад байна. Тойрч юу л ах トゥ үстэй тэргээд ингээд нэг юм яригадаад байдаг байхгүй. Тэгээ иргэний үнэлгээ жалуусран болголоо. За. Би одоо ингэсэн байна л болгож байгаа. Тэгж өөрчилсөн юм уу та? Нэг удаа өөрчилж үзье. Тэгэхээр зүгээр өөрчлөхгүй байсан. Тэгээд ингээ явах цаашаа явах гэсэн ширөөсөө одоо нөгөө бүх нөгөө бүртгэл гадаад дотоод нөгөө сая яриад байгаа бүртгэл гадаад паспортын одоо яг эзэмшил мишүүл чинь бүгд ингээд нөгөө Жалуусран Бат Эрдэнэр иргэнийхээ үнэлгээд тэгж авчаад гадаад паспортаа нэг тэгж авч үзсэн байхгүй. Тэгээд нэг хилд авч үзсэн би солонгосын хилд. Тэгээ нөгөөд чинь ингээд зураг харахаар ингээд нөгөө датад нь тэднийх чинь ингээд датад орчиж байгаа шүү дээ. Сандаа орчиж байгаа. Зураг харахаар нөгөө адилхан байгаад байдаг. Ингээд нэр харахлаар нөгөөх нь жалуусран болохоор өөрчлөлтчээд байдаг. Ингээ гайхаад. Тэгээ нэг жоохон юм төвөг учраад байгаа. Тэгээ одоо бүх одоо гадна дотоодын байгууллага хүмүүстэй ярих хэрэгтэй болоод тэр үед би ч баталгаас мангах гарч ирсэн байгаа юм да тий. Баяр нь юунээсээ болдог байсан бэ? Их л одоо би олон хүнээс л одоо тийм бүртгэлийн одоо алдаа дутагдлаг юм уу зөрчил их юм уу юм сонсч байсан юм. Харин тий. Тэгээ явж байгаа л өөр дээр л тийм болчихсон шүү дээ. Зам тээврийн яамд хариуцлагатай өндөр албан тушаал хашиж исэн болохоор таныг зам тээврийн гээд байгаа юм уу? Тухайн салбарт хийж хэрэгжүүлсэн ажил үйлсээр нь үнэлээд байгаа хэрэг юм уу? Энэ зам тээврийн яамны төрийн нарийн бичгээр ажиллаж байхдаа би олон зүйл оролцож байсан. Энэ олон дэд үтсийн бүтээн байгуулалтанд оролцож байсан. Тэгээд энэ олон бүтээн байгуулалтанд оролцсон гэдэг бол олон хувь хүн, олон аж ахуй нэгж, гадаад дотоодын олон хүнтэй харилцаж ийж энэ бүтээн байгуулалт чинь энэ дэд үтс чинь бий болдог л та. Нэгдүгээр, хоёрдугаарт зам тээврийн салбар өөрөө их онцлогтой. Зам тээврийн салбарын бүтээн байгуулалт бол нэгдүгээрт маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Хоёрдугаарт маш их хүн хүч шаарддаг. Гуравдугаарт маш их өнөр хэрэглээ шаарддаг. Ийм салбар. Өөрөөр хэлэх юм бол зам тавина гэдэг бол маш өртөгтэй. Шин нисэх буудал барьна гэдэг бол маш өртөгтэй. Шин төмөр зам тавина гэдэг бол маш өртөгтэй. Гэхдээ энэ бол энэ салбарын дэд бүтцийн хөгжил бол
ямар зүйлд чухал байд юм бэ гэж. Энэ бол улс орны эдийн засаг, улс хоорондын эдийн засгийн харилцаанд маш чухал үүрэгтэй. Нэг. Хоёрд хувь хүн аж ахуй нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд хамгийн чухал дэд үтсэн болдог. Одоо энэ шинэ нисэх байна. Энэ шинэ нисхийн чинь барилгын ажлууд чинь намайг очиход хийгдсэн санхүүжилтэн дээр зогсцсон байсан шүү дээ. Тэгээд нэмэлт санхүүжилт энэ асуудлыг чи Японууд тавиад эргэж их хурлаар орж ийн 15 онд байхаа 16 онд байна. 15 онд одоо Японы зээлийн чинь нэмэлт санхүүжилтийн зээл нь гарч ижиж. Тэгээ энэ цаашаага энэ үргэлжилж энэ объект чинь баригдсан. Энэ Япон, Солонгос, Хонконг гэднэрт бол ерөөсө газаргүй болсон. Газар нь маш их үнэтэй болсон. Тэгээд үйлчлэгээ нөртөг маш их нэмэгдсэн байна. Тэгэхээр хөшгийн хөндий маш том хөгжүүлэх, нисхийн чиглэлээр хөгжүүлэх биднэрт маш их хэмжээний газар байна. Энэ warehousing бизнесүүдийг энд хөгжүүлье. Зөвхөн зорчиг тээвэрлэдэг биш. Ачаа тээврийн одоо улс хоорондын маш их тээврийн хөдөлгөөнийг бий болгох. Энэ дээр бас энэ Японуудын менежментийг ашиглав. Тэгээд ингэж одоо тэгээд ч энэ Японч нь бас энэ чинь засгийнхаа хөрөнгө оруулалтаас гадна тухайн энэ орж ирсэн компаниуд чинь хувийнхаа хөрөнгө оруулалтыг хийж байгаа шүү дээ. Нийт одоо нэг 34.7 сая доллар ч болоо энийг одоо 51-49%-аар хоёр тал гаргаж менежментийнхээ ингэж зардлыг гаргаж ирсэн шүү дээ хөрөнгө оруулалтыг. Ингээд одоо явж байгаа. Би нэг амьдралдаа нэг ном орчуулсан юм байна шүү дээ. Өндөр өвтөлчтэй хүний 7 дадлаг гэж. Тэр Стивен Кови гэж хүний Харвардын сургуулийн дог. Тэр хүний номон дээр үнэнч шудраг гэж юу юм бэ гэдгийг бас бичсэн байт. За юу ч тодорхойлсон. Тий. Үнэнч гэдэг бол өнгөрсөн цагийн ойлголттой холбоотой гэж. Өөрөөр хэлбэл болоод өнгөрсөн зүйлийг яг тэр хэвээр нь өгүүлэхийг бол үнэнч гэж байгаа маа. Болоод өнгөрсөн. Шудраг гэдэг бол ирээдүйн цагийн ойлголттой холбоотой. Энэ нь юу юм бэ гэхээр зэрэг хүн хэлсэндээ хүрдэг байхыг бол ерөнхийдөө шудраг гэж байна. Чи одоо би тэгнэ гэдэг одоо нэг ирээдүйн цаг дээр хэлчихлээ шүү дээ. Тэрийг үзэлдүүлж чадчихвал чи шудраг байна. Тэр шиг одоо миний одоо үнэн түүхэл одоо саяных. Ярилвал өчнөө зүйл байна. Хэлүүлвэл маш олон санаа байна. Хэрэгжүүлэх маш олон идея байна. Тэгээд тэр болгонд бас нэвтрүүлгийн цаг маань хүрэхгүй юм. Тэр би болцсон гэдэг үзэл бодлоосоо ангижраад бид гэдэг хандлага руугаа илүү хүчтэй явж байгаа таны сэтлийг бол маш их олзуурхаж харлаа. Их үйл хэрэгт нь бас өндөр амжилтыг хүсье. За бас нэрээ нэг ирүүлвэ. Удахгүй бас Монгол Улсын шинжлэх ухааны салбарын шинэхэн доктортой бас нэг хууч хөрөх юм тохиол байгаа байх гэж итгэж байна. За баярлалаа. За